өөрт байгаа боломжуудаа бас нийслэливийнхэнтэй за мөн нийслэлч гэлтгүй өөр орон нутгаас одоо зорин очих энэ хүмүүстэй бол зориулж бас тодорхой мэдээллүүдийг бол өглөө. Тэгэхээр бас Дорногов аймгийн хамгийн одоо шинэ хөгжлийн одоо гарц болоод энэ үйлдвэржилт гэж харж байгаа. Үйлдвэржилтийг дагсан олон ажлын байрууд бий болно. Хамгийн гол нь энэ одоо ажлын байраар очиж ажиллах энэ мэрэгжилтэй боловсон хүчний асуудал бол хамгийн чухал байж байгаа юм аа. Тэгэхээр энэ том бүтээн байгуулалтууд маань бүгдээрээ одоо ажлын байр бий болгохоос гадна үүнийгээ дагсан одоо аятаа тухтай амьдрах орон сууцаа давхар барьж байна. За мөн одоо үйлчлэгээний төвөдөө барьж байна. Эмнэлэг сургуулийн үйлчлэгээнийхээ чанарыг одоо нэмэгдүүлж байна. Их зэрэг ийм арга хэмжээнүүдийг авч байна. Энэ хүрээнд бол Дорногов аймагт очиж ажиллах хүмүүст бас боломж их байна гэж хэлж байгаа. Зөвхөн одоо ажлын байрнаас гадна өөрөө бас ажлын байр бий болох боломж байна шүү дээ. Өөрөө бизнес хийх боломж байж байна. Энэ боломжийг бас хамтдаа бий болгож хамтдаа энийг ашиглаж хөгжиё л гэж зөвсөрж байгаа. За орон нутгад бас нөгөө төрийн албан хаагчид багш эмчнэр гэдэг орон тоонууд байгаа гэдэг. Энэ орон тоо ер нь за ер нь орон нутгуудад бас энэ төрийн албанд ялангуяа ажиллах боловсон хүчний нөөцийн асуудал жоо хүнд байгаа. Яагаад гэвэл бас энэ худалдаа авах чадвартай холбоотой, за ажлын одоо бас ачаалттай холбоотой гэх зөндөө асуудлууд бий. Гэхдээ энэ дээр бол бид төрийн албан хаагчид болоод энэ төрийн захиргааны албанд ажиллах энэ хүмүүсээ бас үе шаттай бэлтгэх, боловсон хүчнийхөө нөөцийг бүрдүүлж авах шаардлага бол байна. Тэгээ энэ дээр бас тодорхой хөшүүргүүд хэрэгтэй байна. Манай аймгийн хувьд бол энэ төрийн захиргааны албан хаагчийнхаа нийгмийн баталгаа гэсэн тусгай хөтөлбөрийг одоо боловсруулаад явж байгаа. Дээр нь Дорногов аймаг анх удаага Монгол улстай төрөөсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл орон нутагт доктор сууршилтай, өвдөлттэй, санаачлагтай ингэж ажиллаж байгаа хүмүүстэй бол төрөөсийн орон сууцаар хангах. Төрөөслээд одоо урьдчилгаа төлбөрөө төлж ороод за дээрээс нь төрөөсийн одоо төлбөрөө төлж хагаад орон сууцаа одоо өөрийн өмчлөлт авах ийм төслийг эхлүүлээд амжилттай одоо хэрэгжээд явж байна. За бид энэ одоо улсын баяр наадам гэх энэ барилгад ашиглалтанд оруулж ирэх одоо 8 сараас бол энэ төрөөсийн орон сууцныхаа хөтөлбөрийн эхний үр дүнгуудыг бол гаргаад явна гэсэн ийм бүрэн итгэлтэй бол байна.